Өглөө хөтөлбөрийн сурвалжлага мэдээлэлтэй үргэлжлүүлэн хамтаага үзэж та бүхэндээ баярлалаа. Та бүгдийн хувьд бас хэрэгцээтэй байх нэгэн сурвалжлага мэдээллийг үзүүлэх гэж байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За та бүхэндээ болон Монгол орны үнцэг хөлн бүртээ ажиллаж амьдарч байгаа өөрийн гарын шав болон ичнээ шав нартай Монголын ард түмэндээ энэ гэгийн сайхан өглөөний мэндийг дэвшүүлье. За баярлалаа. Тэгэхээр хоёлоо одоо энэ Сэлэнг багш компани дэргэдэх одоо энэ цоо багш сургалтын төвийн талаар мэдээлэл эхлээд хүргэе тийм ээ. Тэгэхээр манай компани бол 2009 онд байгуулагдсан. Одоо 9 дэх жилдээ одоо амжилттайгаар одоо сургалтаа зохион байгуулж байна. Нийтдээ одоо 9400 гаруй хүн бол одоо миний сургалтанд амжилттай суралцж одоо гарсан байгаа. За тэгээд бусад сургалтын төвүүдээс одоо ялгагдах хамгийн том ялгаа онцлог давуу тал нь юундэ байдсан бэ гэхээр би өөрөө зөвлөлт бод улсад бол багшийн дэд сургуулийг багш мэргэжлэр төгссөн. Дээр нь бол одоо арга зүйч багш одоо юм цолтой мөн одоо 50 гаруй англи хэл болон орос хэлний ийм сурах хүчиг гарын авлагын төвшөнд бол одоо ном гаргаж одоо сүүлийн 33 дахь жилдээ бол одоо багшилж байгаа. Сүүлийн 23 жил бол тасралтгүй англи хэлийг заасаар ирсэн. Манайх одоо энэ компани байгуулснаас хойш одоо энэ маш богино хугацаанд далаацтай мэдлэг эзэмшүүлдэг, мөн их агуулга баялагтай, их сайхан одоо хөтөлбөртэй юм сургалтыг явуулдаг юм байна. Тэгэхээр манай сургалтын төв бол 12 хоногийн дотор суурьтай анхан шатны сургалт, мөн одоо дараалсан 12 хоногийн гүнзгий шатны сургалт, бас суурьгүй анхан шат буюу өсгнээс эхэлж заалгадаг ийм одоо сургалтуудыг явуулдаг байж байгаа. Одоо тэгээд маш олон хүмүүс одоо улбаал болон нэгэндээ одоо дуулгаж тэнд ийм сайхан сургалт байна гэд улбаалаад ирдгийн учир нь юундэ байдсан бэ гэхээр одоо надад маш их сайхан нандинж явдаг заахаргууд байдаг. Үгийг яаж их олноор нь мартахгүйгээр цээжлэх үү гэж тийм үү. Одоо дээр нь бол би өөрөө англи хэлийг бие таад сурсан, сурахтаа бүр гаргуун сайн сурсан. Тэгвэл одоо болчлоо гэж санаа амар хүртлөө англи хэлний ард бол одоо 10 гаруй жил сууж хөдөлгөөнгөө судалгаа хийж тэр үедээ бол зөвхөн одоо өөрийнхөө тархинд чанартай мэдлэгийг бүтээх гэж зогсохгүй яаж өрөөлийн тархинд богино хугацаанд чанартай мэдлэгийг бүтээх вэ гэдэг энэ арга аргачлалаа маш их бодож тунгаасан учраас манай сургалт бол өртөө 12 хоногийн дотор явагддаг юм байна. За ингээд 12 хоногийн дотор одоо явагдсны дараагаар одоо суурьтай анхан шатны сургалт маань яадаг вэ гэхээр 2000 үгийн нөөцтэй орчуулгыг бүр баруун солгоогүй хийдэг. Тэгээд дүрм ярианы хүндэр мэдлэгтэй болж гардаг ийм сайхан сургалт явагддаг юм байна. Гүнзгий шатны сургалт гэдэг нь бас одоо 12 хоног үргэлжилнэ. Өөрийн гэсэн ном сурах хүчтэй. Энэ ном сурах хүчгүүдээ бол суралцахаар ирсэн хүмүүстэй бол одоо өнгөө тарааж өгдөг байж байгаа. За тэгэхээр гүнзгий шатны сургалт маань бол одоо Монгол таанч байхгүй гэж хэлж болох үз одоо их айхтар нарийн ийм одоо баг орчуулгын програм хийж болох үс юм одоо нээлт хийчихэд байгаа юм л да. Энийгээ төлөвлөдөг. Дээр нь бол олон улсын чансаатай TOEFL болон IBT одоо IELTS-ийн шалгалтанд бэлдэж байгаа хүмүүст одоо бэлхнээ сайхан маасалтай, сахартай талхыг бэлдээд өгсөн ийм одоо арга аргачлалыг нээчээд байгаа юм л да. Тэрийгээ бол одоо төлөвлөдөг юм онцлогтой. Тэгэхээр одоо манай сургалтын төвд хандаж миний гарын шав болж англи хэлний авшгийг ахиухан хүртгийг хүсэж байгаа хүмүүс бол дэлгэцэн дээр гарч байгаа манай менежерүүдийн утасны зүгээр мэдээлэл авъя гэдэг мессеж бичдэг юм байна. Тэгээ бид нар бас олон хүнтэй зэрэг одоо яриад тухтай сайхан хуучлаад чаддгүй учраас мессежээр одоо хаяг болон одоо бүхэл үн тариф хийгээд тийм ээ багтаамж одоо хаана явагдах гэдрийг бүгдээр ингээд тараачдаг юм байна л да. Тэгэхээр энэ гүнзгий шатны сургалтанд маань бол одоо энэ одоо нэг өгүүлбэрийг гэхэд л одоо жишээ нь 121 хувиргасан байх жишээний бүр инверс буюу гажирлын төвшөнд явагддаг одоо өртцсөн байгаа өгүүлбэр тухайн ард түмний сэтгэл хөдлөлийн онцлогийг бүр дээд зэргээр гаргаж өгдөг. Одоо жишээ нь ингүүл гонжин жоо гэхээр юу гэж хэлдгийг яг тэгж харагдаач гэхээр яаж хэлдгийг базар байнаас энэ яваа насандаа ингэж үзээгүй юм байна. Гэх мэтлэнгээр одоо сэтгэл хөдлөлийн өнгө эсийг илэрхийлсэн инверс буюу гажирлын төвшөнд өртцсөн байгаа өгүүлбэрүүдийг хүртэл одоо багтааж дээр нь одоо өгүүлбэр зүү ер нь англи хэлний угсарсан хавсарсан нийлмэл өгүүлбэрүүдийн төвшөнд манд хичээлд явагддаг юм байна. Ямар ч хүн бол одоо ирээд одоо англи хэлийг маш богино хугацаанд дээд зэргийн амжилттайгаар ахицтайгаар ингээд сурч болдог ийм л том онцлогтой юм байна. Ер нь бол одоо би 33 жил багшлнаа гэдэг чинь ер нь эмч хүн шиг л болчдөг л да. Ямар ч хүн ирсэн одоо баг харцнаас нь за энэ хүн бол энэ дээрээ ирээд тэгэлцсэн юм байна. Энэ дээрээ ирээд юм ойлгохоо болцсон юм байна гэд энэ хүнтэй яаж ажиллах вэ гэдгийг бол ерөөсөө эхний өдрөөсөө л мэдрээд явцдаг. Тэгээ маш олон хүмүүс бол одоо урмын үг хэлж тийм ээ ямар азар би тэр өглөө таны нэвтрүүлгийг үзвэ. Одоо англи хэл сурах чинь ийм амархан байсан юм уу гэж их олзуурхдаг байж байгаа. Тэгэхээр
Тэгэхээр одоо би надаар англи хэл заалгасан их азтай гэж их ам бардам хэлж чаддаг хүн юм байгаа юм. Тэгэхээр одоо өөрөө ч гэсэн би бас энэ ой тогтоолтой дээд зэрэгээр сайхан хөгжүүлж чадсан хүн л дээ. Тэгэхээр хүн болгон л одоо үг яаж цээжлэх вэ? Одоо үг цээжлэл яхаа ерөөсөө цээжлэгдэх хүн яах вэ гэдэргээл ярьж идэгин. Надад бас их олон жил багшсан болохоор одоо энэ үгнүүдийг яаж цээжлүүлэх вэ гэдэг сайхан нандиндаг аргууд байж байгаа. Тухайлбал одоо энэ зургийн аргаар одоо тайлбарлаад гэнэ. Одоо жишээ нь бид нар маш богино хугацаанд далаацтай сайхан чанартай мэдлэг бүтээхийн тулд нэг сумаар чадвал 3 туулаа буудаал хамгийн багадаа 2 туулаатай л явдаг ийм аргуудыг их хэрэгэлдэг байж байгаа. Тухайлбал үгийг ерөөсөө ингэж plate тавг, dish тавг гэдэргээ цээжилж ерөөсөө болохгүй. Ер нь бол хүчээр эмийг цээжлэх бол хамаг цагийг чинь аваа ичдэг. Тэгэхээр нэг одоо загвар аваа тэр загвар дотор оруулаа тийм үү. Одоо тэр үгийг томьёонд тоос хэлгэж байгаа юм шиг ингэж явах юм бол энэ тогтолт нь их сайхан байдаг юм л да. Тэгээ энэ аргыг бол их хэрэгэлдэг байж байгаа. Тайлбарын арга хэрэглэн жишээ нь plate гэх чи одоо хөнгөртөө 1-р хоолны тавг байдгийн шүү. Dish гэдэг чи одоо ялтгартуу 2-р хоолны тавгийг нэлдэг юм байгаа юм гэх мэтлэнгээр. Тэгээ dish гэдэг чинь тавгийг хэлэхээс гадна бас одоо хоёрдугаар хоолыг бол бид нар бас dish гэж ярьдгийг шүү. Хуурахыг гэдэг ингээд тайлбарын аргаар хэлээд явах жишээний ийм одоо сайхан аргуудыг хэрэглэж хичээлээ заадаг байж байгаа. Дээр нь одоо манайх танхимын сургалтыг амжилттайгаар зохион байгуулахын зэрэгцээгээр бас одоо миний ичнээ одоо цаг зав нь гардаггүй хөдөө орон нутагт байдаг бол одоо миний одоо гаргасан өмнөө барьдаг одоо энэ англи хэлний бүрэн сурах хүчиг гэдэг ном байж байгаа. Энэ маш олон ихтэй сургуулиуд бол үндсэн сурах хүчээрээ сонгосон одоо бест селлерээр шалгарч исэн мундаг сурах хүчиг байдгийн. Энэ бүрэн гэдэг нэрэндээ одоо таарсан бүх юмнуудыг аваа зүг өгүүлбэр зүг монгол хэлээр тайлбарлаад одоо 1000 гаруй дасгалтаа дасгалын хариу төлөвлөхүүртэй би одоо өөрөө англи хэлийг одоо бие даад сурсны нэгэн адил одоо яг тэр дараалалаар энэ номыг бол бүтээсэн байж байгаа. Тэгэхээр энэ ном 45 мянган төгрөгөөр худалдаалагддаг. Тэгээ манай одоо энэ сургалтын төв дээр ирээд энэ хаягаар ирээд энэ номыг бол бас амьдралтай, урамшуулалтай үнээр авч болдгийм байгаа. Дээр нь одоо энэ миний ард харагдаж байгаа одоо гаргасан номнууд маань бол одоо надад цоо багш гэдэг алдрыг хайрлсан англи хэлний 1004 ном маань тусдаа бол 35 мянган төгрөгийн үнэтэй мөртлөө одоо энэ гэр бүлийн багц гэдээ байж байгаа 5 ном мөн одоо 9 номны багц нийтдээ 15 ном нийлээд бүр 45% хямдралтай буюу 135 мянгаас 75 болж хямдраад ингээд сургалтын төв дээрээс авч болдог ийм боломжууд байдаг юм байна. Тэгэхээр ном худалдаж аваад ичнээшээ болж болохын зэрэгцээгээр танхимын сургалтанд ирээд маш богино хугацаанд бол англи хэлний авшгийг хүртэх ийм л одоо давуу талтай да. 12 хоногийн суралцах хугацаанд одоо суралцах гарын авлага болон бусад зүйлсүүдээр бол сургалтын төвөөс хангана гэж ойлгож болох үү? Эндээс хангана тий. Энэ 3-4 хоноо элсэлтүүд цагууд нь өөр байдаг юм л да. Тэрэндээ одоо хамрагдаад би 18 цагийн анги бүртгүүлье гэдэг мессеж явуулчихдаг нэрээ. Би одоо 16:30 ангид сурьяач гэдэг юм уу. Эсвэл одоо би өглөө 6 цагийн эртч ангид бүртгүүлье гэдэг энэ мессежээр бүртгүүлж байгаа л тэгэл хүмүүстэй зурсаар одоо бүх мэдээлэлд хамжуулаад ингээд явчихдаг юм аа л да. За тэгэхээр үзэгч та бүхэн бас одоо англи хэлийг их богино хугацаанд сайн сурдаг болёо гэх юм бол 12 хоногийн хугацааны сургалтанд бас хамрагдах болцоотой байгаа юм байна. Мэдээж өөрийнхөө ажлынхаа цаг заванда тохируулаад цагуудаас нь сонголтоо хийн. Тэгэхээр бас ярилцлагын төгсгөлд англи хэлийг одоо сурахыг хичээгээ сурч чадахгүй байгаа хүмүүст хандаж бас та энэ олон жилийн хугацаанд англи хэлийг зааж байгаа багш хүний хувьд бас юу гэж зөвлөж хэлмээр байна. За тэгэхээр энэ нь бол манай сургалтын төвийг одоо сонгоод ердөө 12 хоногийн дотор суурган анхан шат, сууртай анхан шат гүнзгийчдийн сургалтанд маань хамрагдаад энэ агуу Шекспирийн сонгодог сайхан хэлийг одоо маш сайхан эзэмшгийг хүсэж ивэл манай төвд хандараа гэж хэлмээр байна. Бид ямар ч хүнд бол манай хаалга бол нээлттэй байгаа. Тэгээд одоо англи хэлний үгүүдийг яаж шийдлэх үү, яаж орчуулгыг баруун солгоогүй хийдэг болох уу, яаж одоо маш гоё сэтгэл хөдлөлийн өнгөйстайгаар ярьж сурах вэ, тийм ээ гэдэг одоо энэ бүх одоо хоцлсон хөтөлбөртэй учраас манай сургалтыг их олон хүн сонгодог байж байгаа. Нэг хүүхэд сурлаа гэхэд дараа найзыгаа дагуулад ирдэг, ахыгаа дагуулад ирдэг, бүр эмээ ач зээтэйгээ ачтайгаа хүртэл хурцээрээ сурдаг. Тэгэхээр манай сургалт бол 12-оос дээш насны ямар ч хүнд бол нээлттэй байдаг. Ялангуяа одоо энэ нас тогтсон 40 гарсан, 50 гарсан, бүр 70 гарсан хүмүүс ч гэсэн миний сургалтанд бол их олноороо хамрагддаг байж байгаа. Ер нь бол ийм нас тогтсон хүмүүст бол хичээл заах их аятайхан байдаг. Яагаад гэвэл одоо тийм хүмүүс чинь нэгдүгээр цуугаад сурцсан, хоёрдугаар тэгвэл одоо 60-70 оны монгол хэлний мэдлэг их сайхан одоо маш өндөр түвшинд явагддаг байсан учраас тийм хүмүүс хичээл заахад бол монгол хэлтэйгээ харьцуулаад заахад бол их маш суйртай сайхан одоо сурч авдаг ийм онцлогтой. Тэгэхээр та бүхнийг манай сургалтын төвд хандаад англи хэлийг бол одоо маш сайхан сурахыг хүсэж ивэл
хүрэлцэж ирээрээ гэж урмаар байна. Тэгээ та бүхэндээ өглөө болгон өдрийн сайнтай золгож өдөр болгон хүний сайнтай учирч яваараа гэж ерөө. За баярлалаа. Ингээд үзэгч та бүхэндээ зориулаад өглөө хөтөлбөрийн сурвалжлага мэдээлэлээр хэрэгцээтэй байх мэдээллийг дуулгалаа. Бидний ажиллагааны гарлаанд басан та бүхэндээ баярлалаа. Манай хөтөлбөр үргэлжлүүлж байна.